Монгол Улсын үндсэн хуульд эрх хүмбэр эх орноо хамгаалж цэрэг тавих үүрэгтэй хэмээн заасан байдаг. Нас биед хүрсэн эрүүл чирэг залуу хүмбэр энэ албанд явж хатуу жил төвчээр бүгдийг сурч мэдэх ёстой. Тэгвэл 2018 оны 1-р ээлжийн цэрэг татлага нийслэл Улаанбаатар хотод нэгэн зэрэг эхэллээ. Харин хөдөө орон нутагт болон Сум хороодод энэ сарын ихээр эхэлсэн юм а. Одоогийн байдлаар цэрэг татлага заасан хугацаанд эхлэж залуучууд идэвхтэй ирж байна гэдгийг албаныхан хэллээ. 2018 оны хаврын ээлж цэрэг татлагын ажил явагдаж байна. Энэ жилийнхээ хүрээнд бид нэр иргэдийнхээ эрүүл мэндэд дүн шинжилгээ хийхэд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал бол их анхаарал татчихсан. Тэгэхээр зэрэг энийг бид нэр одоо захин мэдээллийн сангийн баяжуулаад тэгээд цэргийн насны залуучууд гэдэг маань одоо Монгол улсын яг нэг эд хийж бүтээх насны ийм улсууд байгаа. Эднэрийнхээ эрүүл жилтэн дээрээс үнэлгээ хийгээд үнэлт хийгээд явах юм бол ер нь эрүүл мэндийн салбарын үнэлгээ гаргаж болох юм а гэсэн төгөлд гаргасан. Тийм учраас цэргийн насны залуучуудыг энэ жил бол эрүүл мэндийн захим санд бүртгээд эрүүлжүүлэх ажлыг бол захимжуулж байгаа нэг юм онцлогтой ажил. За ер нь цэргийн насны залуучуудын маань хууль эрх зүйн мэдлэг бол дээшилсэн байна. Цэргийн албаа хаах хүсэл эрмэлзэл бол сайн байна. Цэрэг татлага 2 хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 6-ны өдөр нэгэн зэрэг дуусна. Зарлалнуудад хуудас авсан иргэд цэргийн өөрөгтний үнэмлэх, захим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байрандаа очих ёстой. Сүүлийн жилүүдэд цэрэгт явах иргэдийн тоо цөөрч байна хэмээн яригдж байсан ч энэ жилийн хувьд залуучууд эрх үүрэг ухамсарлан идэвхтэй оролцож байна гэдгийг хэллээ. Харин цэрэг татлагад оролцож байгаа иргэдийн эрүүл мэндийн байдал болоод цэргийн албанаас хасагдж байгаа шалтгааныг бид тодруулсан юм а. За ерөнхийдөө бол өглөөнөөс хойш хамгаалалт маш сайн байгаа. За ойролцоогоор одоо бол биднээс нэг 300-аад хүн үзлийг бол хийчихсэн байна. За дийлэнх хасагдж байгаа шалтгаан гэх юм бол одоо мэс засал, чих хамар бол дийлэнх нь хасагдж байна. За үндсэндээ бол тэнцэх байдал бол өмнөх жилүүдэд бол харьцангуй сайн байна гэж бодож байна. Цэргийн албанд бүртгүүлэхээр ирсэн залуучуудын хасагдж байгаа шалтгаан нь хамар хоолойн өвчин болоод мэс заслын оёдол шаргатай байна гэдгийг эмч мэрэгчлэнүүд хэллээ. Хэрв цэргийн бүртгэлийн журам зөрчсөн зарлан дуудах мэдээлэл авсан боловч шалтгаангүйгээр ирээгүй бол цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн цэргийн насны иргэнийг аймаг дүүргийн засаг даргын тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 25-аас 125 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн цэргийн албаны тухай хуульд заасан байдаг гэнэ.